Hi everyone. За бүгдээрээ сайн байцгаана уу? Лиза Володя Тарот YouTube сувгаараа мэдчилж байна. 8 дугаар сарын төлөвийг оруулах чадаагүй дэ хүлцэл өчий. Заримдаа үнэхээр би таг алга болдог штэ. Нэг сар ч юм уу контент хийхгүй. Тэр нь юу бийдэг вэ гэхээр ерөөсөө миний хувийн уншлагын ачаал маш их бүтээл холбоотой шүү. Би бол маш их идэвхтэй байхыг хичээдэг боловч хүмүүсээ үзэж харан дом заслын заанч гэдэг юм уу те. Ингээд энээсээ жоохон ачаалаа ичаал их байгаа тэгэхээр контент хийх хугацаанд багасаад идэв юм а. Гэхдээ энэ сарда илүү идэвхтэй байхыг хичээн амсын осороо түлхүү хайр дурлалын мэрэг төлөг болон хайрын домыг оруулна. Өнөөдрийн сэдэв бол хайр дурлалын мэрэг гэх болно. За дээрэс нь энэ сарда хайр дурлалын мэргүүдээр бөмбөгдөхөөс гадна хайр дурлалын дом заслыг оруулна. Witchcraft буюу шулмын зан үйлэр те харилцааг яаж сайжруулах вэ, эсвэл сэтгэлтэй хүнээ яаж өөрийг болгохч байдаг юм уу? Маш сонирхолтой домуудыг үр дүнтэй бас домуудыг YouTube сувгтаа оруулна. Тийм болохоор subscribe дарахаа бити мартаарай. Та бүхний минь дэмжлэг надад маш урам хүчийг өгөх болно. За өнөөдрийн сэдэв бол чиний сэтгэлтэй хүний чамайг их сэтгэл, бодол, мэдрэмж, дараагийн үйлдэл, ирээдүй ямар байх вэ? За тэгээд ер нь маш дэлгэрэнгүй тарот мэрэг болно л доо. За чиний үзүүлж байгаа хүн хинч байж болно. Чиний одоогийн найз залуу, найз охин байж болно. Эхнэр нь байж болно, нөхөрчин байж болно. Чиний экс байж болно. Эсвэл нэг хэсэгтээ жоохон асуудалтай харилцаатай хүмүүс маань бас тэ хосоо үзэж болно. Краш ч юм байж болно те. Краш чинь бас чамаа юу гэж бодож авдаг бүтгээр байна уу гэж бас үзмээр мэдмээр байвал энэ тарот мэргийг үзээрэй. Тэгэхээр ерөөхдөө чиний сэтгэл дотроо бодож явах хүнээ та нар минь бодоод эдгээр 3 сонголтоос хийх нь шүү. Нэг дугаар нь энэ байх болно. За энэ эмхтэй байна. 2 дугаар нь энэ байна. Гал халуун хосууд болтой. 3 дугаар нь энэ бол сүмсний soulmate-уд эсвэл сахиус нэгэн хамгаалалттай эмэгтэй ч юм уу даа л гэж харагдаж байна. За сүүл нь харна энийг. За энэгээр 3 хүзэр нь бол сахиусуудын зөвлөгөө байгаа. Тэгэхээр өнөөдөр бид яагаад дэлгэрэнгүй үзнэ вэ гэхээр эхлээд тэр хүний өнгөрсөн чамаагийн сэтгэл ямар байсан? Та хоёрын харилцаа өнгөрсөнд юу болж өнгөрсөн те? Салт царилсан байсан уу? Тэгээс ойлголцолтой нь зүгээр одоо хүртэл өнгөрсөн одоонд хүртэлтэй харилцаа чи хэвэн байна уу гэдгийг харъя. За тэгээд энергийн шалгалт гэсэн үг шүү. Энергийн шалгалтанд таарж байх юм бол та нар минь бүлгийн сонголтоо өргөжлүүлээд үзээ авчираа. Эхнээс энергийн шалгалт нь зөрөөд байвал буруу сонголтоо эргэлзээд хийсэн байж болох учраас бичлэгээ стоп хийж агаад эдгээр 3 сайн бодож агаад нэгийг сонгоорой гэж зөвлөе. За 2 краштай ч юм уу 2 сэтгэлтэй хүний үзүүлмээр бол нэг нь одоогийн зөвхөн эсвэл нөгөөх нь экс ч үгүй юм хамаагүй тэгвэл эд дундаас 2-ыг сонгож болно. Тэр бол чөлөөтэй шүү заяа. Тэгээд асуултууд нь юу аа гэхээр энергийн шалгалтын дараа тэр хүний чамааг их одоогийн сэтгэл юу вэ? Бодол мэдрэмж нь юу вэ гэдгийг үзээд чамд хэлхийг хүсэж буй үгийг гаргаж ирээд за тэгэхээр дараа нь тэр хүний дараагийн үйлдэл ямар үйлдэл хийх үү? Та хоёрын ирээдүй юу байх вэ? Ямар байх вэ гэдгийг хараад хамгийн сүүлд нь сахиусуудын зөвлөгөө буюу эдгээр 3 хүзрүүдээс гаргаж иж зөвлөгөөг өгөх болно. За тэгээ надтай холбогдох хаягуу description box дээр байрлсан байгаа. Миний онлайн дэлгүүр болон Facebook, Instagram хаягуудаар надтай холбогдох линкүүдийг байршуулсан. Тийшээ дараа надтай холбогдож болно. За тэгээ subscribe дараарай, like дараарай, сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. За бүгдээрээ нэг дугаараас эхэлцгээе. За нэг дугаарынхаа мэн таарад уншлаад тавтай морил би хойлоод бэлдээд гаргаад ирлээ. Бас нөө камерын урд хойлоод байхаар зарим хүмүүс жоохон дургу байдаг юм шиг байлаа. Уул нь яг амьдаараа шууд эдит хийхгүй л бичлэгээ явуулдаг л та. Гэхдээ нөө бас хойлох нь ядаргаатай байдаг юм шиг байна. Тэгэхээр би ингээд ерөөхдөө бүгдийг хойлоод бэлдээд гаргаад ирлээ шүү. За тэгэхээр өнгөрсөн энэ хүний чамаагийн сэтгэл ямар байсан бэ? Юу болоод өнгөрсөн бэ гэдэг нь эдгээр талуудаар харагдана. За энэ дээр болохоор ирээдүй чамаагийн сэтгэл болон энэ хүний чамд хэлхийг хүссэн үгийг харуулна. Сүүлд нь сахиусын зөвлөгөөгөө нэх болно. За энэ хүн бол яг чаргагүй ихэнхийнхэн хувьд X нь хуучин найз залуу. Хуучин найз эмэгтэй эсвэл түр зургийн ингээд харилцаа холбоочийг салаагүй ч гэсэндээ байлаа ч гэсэндээ зарим хүмүүсийн хувьд болохоор нэг юм адармаатай те нэг талдаа шийдэгдэж өгөхгүй байгаа харилцаа нөхцөл байдал одоогийн байдлаар тулгараад байна гэж харагдчихэ.
За энэ хүн чамаг их сэтгэл мэдрэмж бол байсан. Чамтай уулзаад тий. Гэхдээ чамаас өмнө амьдралтай байсан гэж харагдаад байна. Заримынхаа хувьд бол чамтай танилцахдаа дөнгөж хуучин харилцаанаас холдож ирсэн хүмүүс. Хуучин эхнэр юм уу, хуучин нөхрөөсөө салах процесс тэрэ явагдчихсэн яг 100% салаагүй байсан. Эсвэл чамтай уулзахдаа тэ яг нөгөө нэг юм их нэртэйгаа найз охинтойгоо за хүүсийн ялгаа байхгүй гэж хэлдэг шүү тэ. Эрэгтэй хүн бол өөрийнхөө байр байдлаас аваад үзээд ойлгочоорой. Ер нь бол тийм маргаантай байсан сэтгэл нь энэ хүнтэй одоо хуучин хүнтэйгээ тэ салах нийлхтээр тулж байхдаа чамтай танилцсан гэж харагдаж байна. Тэгээ чамтай танилцаад энэ хүнд уулзах нь маш их баяр баясгалан тэ цагийн сайхан өнгөрөв чамаг их хүсэл мэдрэмж нь бол байсан. Гэхдээ энэ бол хайр байгаагүй өнгөрсөн. Чи таалагдсан чамаг их хүсэл тэмүүлнээс нь чамтай байх сайхан жаргалтай байдаг байсан. Чиний талаар маш их мэдж битгий хүсэж байсан, сонирхож байсан байна. Гэвч чамтай ингээд уулзаад харилцаа гайгүй болохын хэрээр энэ хүн хуучин харилцаанаас салаагүй байсан болохоор сэтгэл нь хоёрдож эхэлсэн гэж харагдчихэ л да. За тэгээд сэтгэл нь хоёрдож ирэхээр буцаад хуучин экстагаа нийлэх үү, эсвэл чамтай харилцах холбоогоо өргөжлөх үү гэдэгтээ нэлээд эргэлзэж ирсэн. Тэр хүн нэг хэсэг алга болсон харагдаж байна. Заримх нь хувьд бол энэ хүн бодох хугацаа хэрэгтэй гээд нэг хэсэг чамтай харилцаа холбоогүй байсан бол заримх нь хувьд бол хэсэг хуучин экс руугаа буцаж очсон гэж харагдаж л да. Гэвч энэ бол харилцаанд бол энэ хүний хүсснээр байгаагүй юм байна. Яагаад вэ гэхээр тэр хүн буцаж экстэрээ очсон ч гэлээ залангуяа хуучин их нэртээр ч юм уу те хуучин нөхөртөө очсон үр хүүхдээ бодоод те буцаад нийлэх гээд үзье гэж очсон болож өмнөшгөө байж чадаагүй. За эхнэр найз хүн нөхөр найз залуу хамаагүй шүү зүгээр экс харилцаа гэдээ ойлгочихдоо товчхон хэлээд те өмнөшгөө тийм мэдрэмжийг аваагүй буцаал энэ хоёрын харилцаа айгуу тийм токсик хортой байсан болохоор энэ хүн ойлгосон байна л да. За энэ харилцаа бол биш юм байна тийм ер нь бол хуучин одоо яг 100% салаагүй байсан бол салах хэрэгтэй байна гэдгийг мэдэж авсан байна одоогийн байдлаар. Тэгээд ер нь бол токсик харилцаанаас бүрэн гараагүй хата чамтай танилцсан. Тэгээд заримдаа хоёр харилцаа аягүй хайтайхан байснаа чамаг сэтгэл нь яг гадаа мэдтггүй энэ чамайг зовоосон гэж харагдаж байна тийм. Чиний залуу тэ энэ юмхтэй чанд аягүй таалагдаад уулзчихсан. Нэг хэсэг гинт алга болол тэгснэ гинт гарч ирдэг ч юм уу. Эсвэл ингээд яг гадаа мэдтгэхгүй болохоор толгойч эргэж гүйтсэн хэдий ч яг огт харилцаа холбоо тасарчгүй юм шиг ингээд утсан дээр динжигнэ гэдэг шиг бол яваад исэн байна харилцаач. Тэгээд healing family issue яах чараагүй гэр бүлийн асуудалтай хосын асуудалтай хүмүүс байсан байна. Ихэнх шүү. Ер нь бол баг 70-80% те чиний үзүүлж байгаа хүн чинь бол гэр бүлийн амьдралтай байсан. Тэгээд яг харилцаан зөв дуусгар болоогүй дээ чамтай танилцсан. За тэгээд нэг хэсэг алга болцсон байсан байна. Тэгээд за хэрв энэ одоо миний ярьж байгаа энергийн шалгалттай та нарт мэн таарж ивэл та нар бүлгийн сонголтоо үргэлжлүүлээд үзээд явчаарай. Таарахгүй бол жоохон эргэлзэж байгаа сонгоцсон байх магадaltaй болохоор бичлэгээ зогсоож байгаа тийм ээ. Дахиж ихнээс нь үзээрэй. Сонголтоо хийгээрэй. За тэгээд ер нь бол одоогийн байдлаар хоёрын харилцах холбоод нэг бол салцсан. Эсвэл яг ямар нэг шийдвэрт хүрээгүй те аюу тийм адраматай байгаа гэж харагдаж байна. За энэ хүн чамд юу гэж хэлэх хүсэж байна гэхээр маш олон зүйл чамайг минь санагдуулж байна. Би илүү дээр хүн болсон. Би чамд үнэхээр хайртай unconditionally love гэж байна. За энэ хүний энэ дээрийг харахаар маш сайхан бож. Энэ хүн одоо буцаж чамд харилцаа эхлүүлмээр шинэ боломжийг хайж байна. Буцаж чамтай нийлэх, ад жаргалтай байх. Тэ өнгөрсөн донцгүй зан гаргаад хэнийг сонгохоо мэдэхгүй чамайг гомдолсон бол энэ хүн одоо илүү өөртөө итгэлтэй чамайг сонгохдоо илүү утга итгэлтэй болоод ирсэн байна. Тэгээ чамаас ер нь бол уучлахгүй байхаар шийдэжээ. Энэ хүн одоо ер нь холбоо барья гэж бодож байна. Уулзъя уучлахгүй гэж бодож байна. Өнгөрсөнд бол яг чаргагүй энэ хүний сэтгэл хоёрдсон те хэнийг сонгохоо мэдэхгүй байсан. Гэтэ чи маш их аз жаргал өгдөг байсан. Хоёрт зүг байхаа сайхан байсан. За тэр хүн те буруу үйлдэл хийсэн мэн экстэрэ буцаж ирлээ. Ихэнхийнх нь үр хүүхдүүдтэй хуучин ихнэр нөхөртэй те ингээд хосын харилцаа, гэр бүлийн харилцаатай байсан хүмүүс маань үр хүүхдүүдэд бодож л хуучин харилцаа экстрагаа буцаж очсон байгаа аахгүй юу? Одоо чиний сэтгэлтэй өмнө чинь. Гэвч тэр харилцаа өмнөшгөө байгаагүй дахиад л токсик, дахиад хоёр биений тэр хүнээ гихс ямар сэтгэлтэй татгалцал мэдрэмжийг энэ хүн мэдрээгүй. Тийм болохоор энэ хүн харилцаанаас
өөрийгөө тавьж хөлөөлөх хэрэг гарсан. Тэгээд буцаж тэр хүн дээрээ очсон ч гэсэндээ илүү чамаг их сэтгэлийн хүн илүү мэдэрсэн байна. Тэ I'm become better person билүү дээр хүн болсон гэд илүү чамаг их сэтгэлээ ойлгосон байна. Би алдаа хийжээ. Одоо тэ нэг дугаарынхны та нар дээр буцаж ирэх нь зөв сонголт юм байна гэдэг шийдвэр төрсөн. За тэгтээ нэг хэсэг энэ хүн бол бас мэдээж хэсэг чамтай холбоо барихгүй ирэхгүй намгүй малга болсон боловч одоогийн энергийг харахад бол энэ хүн ухаарж ойлгосон байна эрий гэж бодож байна. Ирээдүйд яах вэ гэхээр хоёрын хувь шинэ эхлэл тавигдана. Энэ хүн чамтаас уучлалгүйгээд чамд романтик болцоо санал амлаад хүрээд ирэх нэ. За харилцаа ерөөсө дараагийн түвшинд очино. Юу гэхээр хэрв чи крашаа үзүүлчихсэн бол тэ хэрв краш байсан бол одоо яг хуу краш чинь чамаас өмнө өөр уулздаг байсан хүнтэйгээ тэ бас харилцаа дуусгар болгоогүй хэний сонгоо мэддэггүй ч юм уу салж нийлээд хоёрдоод байсан дээс нь чи гараад ирдэг те чи таалагдсан чамтай цагийг өнгөрөө сайхан байсан боловч энэ хүн сонголтоо хийж чадахгүй эргэлзээд байсан бол крашаа хэрэг бодож үзүүлсэн бол энэ хүн одоо маш их өөртөө ихтэй болж ирсэн. Крашийн түвшинд байгаа хүмүүс аль биесны хосууд болох нь зүгээр найзтай friend with benefits бас байсан бол аль биесны хосууд болох нь харилцаа нэг шатаар илүү гүнзгийрэх нь. За хосууд байжгаад ингээд жоохон ядармаатай хайрын гурвалжинд орсон бол энэ гэрлэлт болох магадлалтай. Хоёрын ингээд хайрын гурвалжинд те сэтгэл хоёрдолт байдал гэдэг юм төвхтэй романс харилцааны одоо цикл буюу тойрог нь дуусах болно. Нэг гэрт орж амьдрах хурим нарийч хийж магадгүй заримынх нь хувьд харагдаж байна. Зарим хүмүүсийнх нь эргээд живлрээд хосын харилцаа бат бөх аз жаргалтай болохоор байна. Энэ бол маш сайн мэдээ юм байна шүү. Тэгээд за одоо яах вэ гэхээр сахиусуудын зөвлөгөөг харъя. Хамгийн сүүлд нь look inside yourself, examine what is causing you to feel this way. Өөрийнхөө доторшоо өнгөж хараарай те чамайг ингэж мэдрэхэд юу нөлөөлж байгааг одоо шинжээрэй гэсэн утгатай байна л да. Энэ карт нь болохоор одоо мэдэрч буй мэдрэмжүүдийн те юу нэг сурвалжийг үнзий ажиглаараа гэж хэлж байна. Таны сэтгэл санааны хувьд те тодорхойгүй гонигтай эсвэл эргэлзээтэй байгаа бол за энэ мэдрэмжийг үндсэн шалтгаан нь юунд байгааг бодож олох хэрэгтэй. Магадгүй гаднах хүчин зүйлсээс гадаад зүйлсээс бус дотоод айдас тэ хуучин шарах өөрийгөө хайрлахгүй байдал үүнийг бас өдөөж байж болно. Тэгэхээр зүр сэтгэлийн дотроос хайж олоорэ. Тэ өөрөө юу хүсэж байгаагаа өөрийнхөө дотрыг бол сайн өнгөж хараарай гэж сахиусууд зөвлөж байна. Энэ дээр бас хэлэхэд бол you love life benefits, you forgive your parents тэн хамтрагч хосоо уучлж илүү ангаах тал руу ороо. Энэ хүнд нэг боломж өгөөд үзээ гэдэг зүйлийг бол сахиусууд нь бол зөвлөж байна. Ирээдүйн үед бол гайхалтай сайхан байна. Дараагийн түвшинд очно илүү бат бөх болно. Сайн байгаад байна. За тэгээд энэ хүн бас токсик чамтай танилцсан энэ айгуу тийм токсик харилцаанаас л гарч чадахгүй бол яваад байсан байхад нь чи жоохон буруу үйдэн гэх юм уу. За яг ч буруу гэдэгцээ юм а тийм. Яг харилцаа бүрэн тусгар болоогүй тэр хүнийг 100% мартаагүй байхад үед нь хоёрын харилцаа эхэлчихсэн байх магадлал өндөртэй. Гэхдээ уулзаад хоёрын харилцаа айгуу хайтайхан байснаа хормын дотор ч юм уу те ингээд нэг савлсан зүйлүүд бол харагдлаа. За тэгээд чамаагийн сэтгэлийн бол хэлсэн те. За ирээдүй бас маш сайхан бууж байна. Энэ хүний санаа бодол нь их зүв байна. Буцаж чамтай эвлэрээ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Магадгүй энэ мэргийг үзэж дуусны дараагаар чамтай холбоо барихыг ч үгүйсэхгүй юм да. За ингээд нэг дугаарх юмны хувьд бол ийм байлаа. Тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. За 2 дугаарх маань таарад уншлагадаа тавтай морил та нарын минь сонсон хөзөр бол энэ хосын хөзөр байна. Хос хайр дурлалтай харьдуурталтын холбоотой хосыг харуулсан хөзөр байна. За хамгийн сүүлд нь сахиусуудын зөвлөгөөг энэ хөзөр дээр байгаа гаргаж ирнэ. За тэрнээс өмнө бүгдээрээ одоо ахлаад уншлахтаа оръё. За ерөөхдөө миний мэдэрснээр бол энэ хүний өнгөрсөнд гэж чамаг сэтгэлтэй ямар байсан бэ гэхээр ерөөсөө маш ойлгомжтой гарч ирж байна. Энэ хүн юу хийж байгаа мэдчихсэн. I know exactly what I was doing гэж байгаа байхгүй. Энэ хүн та нар бол хинхэн нөхрөө үзүүлж байна л та. Нөхөр.
За магадгүй хүүсийн байрлал сольж болно шүү. Хүүсийн ялгаа байхгүй гэж хэлдэгтэй эхнэр байж болно. Ер нь бол маш удаан хугацааны тогтвортой хосын харилцаатай байсан хүнээ асуусан байна ихэнхийнхэн тохиолдолд. За энэ хүн бол өнгөрсөнд бол чамаагийн сэтгэл байсан ч гэсэндээ чамааг шулуух хэлгээд араар тавьсан, өөр хүнтэй уулзсан. Үүний улмаас чинь хүнтэй цаашдаа харилцаагаа өргөшүүлэх үгтэй итгэлгүй болж эхэлсэн байна. За тэгээд энэ хүн өөрийгөө буруу хязгаарч хүлэмжшүүлж байгаагүй. Ер нь бол нэг тийм нарцист үзэлтэй хүн байсан байна. Би буруу юм хийгээгүй, энэ миний буруу биш, те би чамаа хураагүй, чи жишээ нь одоо чи л өөрөө ургуулж бодоод байна. Надад ямар ч буруу байхгүй. За эсвэл ингээд араар тавьж одоо баригдсан хоноо ч гэсэндээ чамаас л болж ингэсэн чи намайг хангалттай хайрлаагүй ч гэдэг юм уу те. Ерөөс ингээд өөрийнх нь бурууг хизээч хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй өөрийгөө хамгаалсан байдалтай ингээд байсаргаад хоёрын нуу ширүүхэн маргаан болоод ер нь бол харилцаад бүр салаад удаж байгаа. Эсвэл заримын хувьд бол ер нь бол нэг яг салах дээр тулчаад нэг өдийхэн хэмжээ те иймхэн хэмжээнтэй үлдчихэд байгаа маш хэрэгэлзээтэй эмзэг харилцаа байгаа гэж харагдаж байна л да. Гэхдээ энэ хүн одоогийн байдлаар бол чамааг их энергийг харах юм бол энэ хүн өөрхөн их мэдлэлтэй эгондо дарагдаад ямар нэгэн үйлдэл хийхийг хүсэхгүй байна. Тэгсэн мөртлөө чамаас л одоо хариу тохио ирээсэ гэж хүлээгээд харагдаж байна. Тэгээд сэтгэлийн үгийг харахад бол би яг юу хийж байгаа өмнөхөр мэдчихсэн. Би бүх зүйлийг балсан гэдгээ мэднэ. Тэгээд чамаас ямар нэгэн тохио ирэхийг би хүлээж байна гэд өөрөө гуйх нүргүй эсвэл ерөнгээд буцаад уулзч юм бол буцаж хэрэлдээд байх юм болов те ингээд би одоо яах ёстой вэ гэх нэг юм айдастай сөрөг бодолтой болохоор чамлуу одоо шууд ингээд уучлахгүйгээд ирч чадахгүй байгаад харагдаж байна. Ингээд өөрийнхөө сөрөг бодолтой ингээд хүлэгцсэн байгаа харагдаж байна. Гэхдээ энэ дээр сахиусууд юу гэж зөвлөж байна гэхээр илүү тоор ярилцаад үзье те. Энэ чи одоо те энэ хүн хизээч өөрчлөгдөхгүй байх буцаж ирэхгүй байх гэж бодож байгаа бол чамайг итгэл үнэмшилтэй байгаарэ. This situation is calling for you to have faith. Энэ одоо байгаа байдал чинь чамайг итгэл үнэмшилтэй байгаасай гэж хүсэж байна, дуудаж байна гэж хэлж байгаамаа. Тэгээд өөрийнхөө сэтгэлээ илчилж болно. Энэ дээр яг төсөөлчий хийж болно гэсэн үг л дээ. Тэр хүний л ер нь бол айгүй буруу байсан харагдаад байна. Гэхдээ энэ хүн өөрийнх нь буруугаа мэдж байгаа мөртлөө чамаас эмээгээд бас эгодоо баригдаад уучлах өгсөхгүй байгаа болохоор чамайг хүлээгээд байна. Чи яг итгээд энэ удаадаа те за төрүүлж юм бичдэг ч юм уу за уулзаад ярилцъя гэд яг ялангуяа олон жил ханилцсан нэр нөхрөө эсвэл эхнэрээ үзүүлж байгаа бол иймэрхүү үйлдэл хийж болох юм гэж харагдаж байна. За тэгээ энэ хүн хэлж байгаа зэн дээр би яг юу хийжсэн бол үнэхээр мэдчихсэн. Би бүх зүйлийг балсан. Ерөөсөө өөрөө л чамайг араар тавьсан. Үүнээс болоод хоёрын дунд бол ер нь маргаан гарсан. Одоо ч энэ маргаан чи явуудчихж болно. Эсвэл бүр ингээд салцсан байж болно те. Би энэ дээр бол нэг тийм краш ч юм уу нэг шинхэн харилцаатай хүмүүс бол энэ хоёр дугаарыг сонгосон гэж бол бараг харахгүй байна да. Ер нь бол ихэнх нь маш удаан хугацааны хамтрагчаал үзүүлж энэ да нөхөр хуучин нөхөр байж болно. Ер нь салангаа алтаасаа салцсан ч юм уу те. Эсвэл маш удаан хугацааны харилцаатай найз залуу. За эсвэл эхнэрээ маш удаан хугацааны харилцаатай эмэгтэйгээ үзүүлж байна. Чамд бол нь бол сэтгэл зүрх нь байсан, чамаагийн сэтгэл нь байна. Чамтай байхаар аз жаргалтай байдаг үе хин хүн байсан. Огт сэтгэлгүй биш. Гэвч энэ хүний эго, нарциссик үзэл, хөнгөмсөг байдал нь хоёрын харилцаанд асуудал авчирчээ. Одоогийн мэдрэмж нь бол энэ хүн шинэ эхлэлийг хүсэж байна. Гэхдээ өөрийнхөө эгогоо алдахгүй бол нэг биелээд багш яагаад нарциссик гэдэг нь хэрэг энэ хүн ерөөсөд гуйж чаддгүй, уучлах гуйж чаддгүй, буруугаа хүлээн зөвшөөрч чадахгүй болохоор ингээл өөрийнхөө байр суурьндаа байж бараг чамайг жоохон наашаа гэд гуйгаад ирэх юм бол яваад очиё гэсэн байр суурьтай байгаад байна. Энэ харилцаан дээр би мэдрэхтэй бол энэ нэмэгтэйчүүд мэн ялангуяа ингээд нөхрийгөө найз залуугаа эготэй гэдгийг мэддэг болсон болохоор дандаа төрүүлж буулт хийдэг байсан байх магадлал өндөртэй те. За энэ мань угаасаа л юм чи яшиг шингээл эвлэрчээ да. Одоо би яагаад уурлаад байгаа юм бэ? За одоо болио одоо ингээд энэ асуудлыг дуусгаж гэдэг юм ингээд голдуу чиний зүгээс маш их буултыг хийж өгдөг байсан бас харагдаж байна. Тийм болохоор энэ хүн бол намайг гуйгаад ирэх байлгүй гэж бас гордоод л байна л та. Тэгэхээр энэ удаа нэлээд хүндхэн алдаа хийсэн болохоор айдастай байна. Тийм болохоор энэ хүн бас ирэхгүй тулд ингээд айцаад аван тулахын тулд маш их ажлын ачаалтаар өөрийгөө булж байгаа харагдаж байна. Угаасаа бас аюух ачаалттай хариуцлагатай ажил хийдэг хүн ч бас энэ дээр бол харагдаж байна.
За одоогийн байр байдал нь бол очимоор байгаа боловч айдастай тийм болохоор би чамаас ямар нэгэн дохио эрхийг хүлээж ийна гэж чамаа энэ төрүүлээ залгаасаа юм хүм бичээсээ тэх юм бол нэг юм бичээд нэг жоох наашлил гэж бодоод байна л да. Getting to know each other. Ерөнхийдөө бол ингээд хоёр биентэйгээ маш их үнэнгээсээ ярилцуултай энэ харилцаанд бас илүү гүнзгий эрэхтэй, илүү хоёр биенийг ойлгох боломжтой гэж байна. За энэ дээр бас сахиуцуудын зөвлөгөөд итгэл үнэмшилтэй байгаарэ. Энэ харилцаан дээр тэ за чи хүсвэл сэтгэл зүрхээ илэрхийлж болно. Тэгэд энэ хүн чинь бас өөрөө ингээд өөрийнхөө сэтгэл зүрхийг илэрхийлэхдээ айгу дутууд байлмаг хүн. Тэ хайртай гэдгээ ч зүгээр илэрхийлж чаддгүй, уучлахгүй чаддгүй нэг юм харилцааны хувьд жоох асуудалтай байх магадлалтай. Юу магадлалтай ч яг юу нэг тийм хүн жоох нарциссик юм байна шулуух байл гэдэг. За өнгөрсөн дэх холбоо харилцаанд таарж ивэл та нар мэн таарад уншлахаа өргөжлүүлээд үзээрэй. За энэ хүн ихэд чамаа хуураад хоёрын харилцаа хоёрт иш болсон. Эсвэл ер нь бол нэлийн адармаатай ингээд бараг салангаа алдсан тийм нэг үл ойлголцолтой, тур зүрийн завсарлагатай харилцаа байна. За ихэнхдээ би хэлсэнд энэ үзүүлж байгаа хүн ч юм бол маш удаан хугацааны харилцаа холбоотой байсан. Хосоо үзүүлж байгаа бараг 80-90% гэж бол хараад байна. За тэгэхээр надад ирээдүйн хувьд юу байна вэ гэхээр за энэ хүн чинь баг өөрөө уучлахгүй ирээд энэ удаа эрэхтэй илүү одоо хоёрынтай гэрлэлт эсвэл хосын харилцаан дээр маш их ач холбогдол анхаарал тавина. Харилцаагаа авч үлдэхийн тулд тодорхой хэмжээний нэлээд хичээл зүтгэл гаргах юм байна. Хэрв чи боломж өгөх юм бол гэж харагдаж байна. За тэгээд энэ удаагийн харилцаа холбоо чинь хоёр тишээ гангасан салж нийлэх гээд байгаа ч юм уу те яах гэдэг юм мэддэггүй савлгаатай биш маш бат бөх урт хугацааны хосын харилцаа эсвэл урт хугацааны гэр бүлийн харилцаа байх болно. За энэ хүн амьдрал чинь буцаж ирснээр өөрийнхөө нөхөр магадгүй эхнэр хүнийхээ те би хүүсийн ялгаа байхгүй гэж хэлээд байгаа шүү. Дахиж хэлье. Үүргээ биелүүлэн чамд цаг хугацаа мөнгө санхүүгээ бас зарцуулнаа. За ер нь нөхөр хүн юу гэдэг вэ те ажил хийж өөр хүүхдэд хижээд эхнэрээ хижээд эхнэртэй цалингаа өгдөг те яг тийм л гэдэг харилцаа байдаг да. Яг уламжлалт гэр бүлийн харилцааг хэлээд байгаа шүү дээ. Нэг тэргээд яг тэр харилцаан дээр буцаж очноо. Энэ хүн хичээнэ гэж харж байна. Энэ хүн чамааг их сэтгэл хүсэл тэмүүлэнд байгаа болохоор хоёр энэ харилцаа ирээдүйд гал халуун бат бөх болох боломж маш өндөр. Ер нь бол болно гэж харагдаж байна. Тэгвэл энэ дээр энэ хүн өөрөө чинь хүлээгээл байхаар шинжтэй байна да. Ер нь яг хүсвэл за уучлах өөрчин зай үлдсэн бол орон зай үлдсэн бол нэг удаа юм бичээд үзтэх юм бол энэ хүн чинь өөрөө наашаагаал гээд хүрээд ирэхээр бол харагдаж байна. За сахиусуудын зөвлөгөө romance Cupid arrow strikes номсон Cupid arrows. За энэ карт нь хайр дурлалын энергийг хүчтэйгээр харуулж байна. Хайр дурлалын энэхүү сум нь өөрлөө чинь чиглэж шин дуур хайр дурлал эсвэл одоо байгаа харилцаанд гинтийн галуун дулаан мэдрэмжийг авч ирнэ гэсэн тохиол. За хүн өөрөө гинтл уучлахгүйгээд бол хүрээд ирэхээр шинжтэй юм байна. Гинтл уулзна гинтийн харилцаа чинь гүнзгий ирч байдаг юм уу? Тэгээд харилцаа чинь илүү гүнзгий, романтик болно гэж харагдаж байна. Энэ хүн илүү чамаг их сэтгэлээ илчлэнтэй алдаж онсон зүйлээ хэлнэ алдаагаа ухаарад илүү зөөлөн буулттай илүү чамаг би хайртай шүү хонгор мич гэдэг юм уу. Юу нь бол их нэлийн романтик болоод хүрээд ирнэ гэж харагдаад байна. За зөвлөгөө юу вэ гэхээр энэ хүн буцаж ингэх болов ахиж намайг хуурах болов буцаад ийм нарциссик зангаах бол тэр гарах болов гэж гэсэн айдас эргэлзээгээ орхиж нэг удаа итгээд үсэх юм бол ирээдүй маш бат бөх аз жаргалтай харилцаа байна гэдгийг бол сахиусууд хэлж байна, зөвлөж байна. Тэгэхээр сонголт бол ерөөсөө та нарын сонголтын асуудал шүү гэдгийг хэлье. За тэгээд өөр мэдээлэл юу вэ? Тэгж л харагдаж байна да. 2 дугаархын нэмийн хувьд бол за таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа, баяртай. 3 дугаархын минь таарад уншлагатай тавтай морил. За тэгэхээр чиний бодож байгаа сэтгэлтэй хүнтэй хинч байж болно. Ex crush одоогийн хос эхнэр нөхөр.
Тэр хүний өнгөрсөн чамаагийн сэтгэл санаа бодолт хоёрын хооронд юу болж өнгөрсөн бэ гэдгийг харцаагаад дараа нь чамаагийн одоогийн бодол мэдрэмж тэр хүн чамд хэлхийг хүссэн үгсийг үзнэ. За тэгээ ирээдүйд тэр хүн үйлдэл хийх үү, тойрын ирээдүй ямар байх вэ гэж бүгдээрээ өнөөдөр эндээс детальчилж харна. Хамгийн сүүлд энэ сахиусын зөвлөгөөг бол гаргаж ирнэ. Энийг хамгийн сүүлд гаргая. За 3 дугаарыг минь энэхүү көзрийг сонгосон байгаа. Oracle көзрийг. За тэгэхээр энэ хүнтэйгээ анх танилцсаа ажил карьерийн шугамар танилцсан байж магадгүй нэг дор ажилладаг байсан, эсвэл нэг сургууль сурдагч байсан юм уу те. Тэгэж танилцсан байх магадлал өндөртэй юм байна гэж харагдлаа. Түүхэн гэвэл гэвчиг хоёр гинтэл салах болсон шалтгаан нь ерөөсөө тийм хэрүүл маргаан өөр хүнтэй гурдаж итгээд бол байгаас байсангүй. Юу байсан бэ гэхээр энэ хүн чинь гинтэл гадагшаа явах шаардлагатай болсон. За явах шалтгаан нь ажиллаж амьдрахаар эсвэл сургуульд сурахаар явсан байх боломжтой юм байна. Өөрхөн ирээдүйн төлөө гинтэл гадагшаа явлаа, тэнд сурахаар эсвэл ажиллахаар явлаа гэдэг шийдвэр түрээд хоёрын харилцаанд гинтийн өөрчлөлт орсон гэж харагдаж байна. Тэрнээс үш хэрүүл маргаантай ч юм уу огт харилцаа холбоогүй асуудал бол биш ээ. Хоёр биенээ гих сэтгэл бол уулна бол маш сайн байсан боловч салыг гэж салсангүй салаа замын ирэхээ саллаа да гэдэг шиг амьдралын ирэхээр энэ хүн сонголтоо игээд яваад өгчээ. Эсвэл магадгүй энэ бас чи байж болно. Чи энэ залуудаа маш сайн, нэмэгтэй маш сайн байсан гэсэндээ үнэхээр чи тэгээ сургууль соёлтой гадны улсад өндөр боловсрал эзэмшихийг илүү төссөн, эсвэл ажиллаж амьдарч тэгээ мөнгө санхүүгийн асуудлуудаа илүү шийдэхийг хүссэн болохоор явсан байж болно. Аль алхалтай байж болдоо гэж харагдаж байна. Separation, time apart from your partner is on the horizon. За ингээд салсан те одоо чи хамтарч чинь ерөөдөө on the horizon гэдэг чинь тэнгэр юм гэлээ. Horizon гэдэг үг яг энд байна да. За ерөөдөө би ингэж орчуулчих. За sorry би энийг мэддэг бүтлээ монголоор нь хэлж чаддгүй. Horizon тэнгэрдээ тэнгэрийн хаяа гэж явдаг лөө. Тийм ерөөдөө ойрхон байна л гэсэн утгатай. Тэгээд энэ хүнийг хэрв энэ хүн чамайг орхиод явсан бол forgive and learn, энэ хүнийг өршөөж уучлалтай бас суралцаарай гэж байгаа. As you release and heal the past, you experience more love in your present moments. Өнгөрснийг ардаа орхиж өөрийгөө эдгэж чадах юм бол чиний туршлагч чинь илүү you experience more love in your present. Чиний одоо туршлагаас чи үзэж одоогийн амьдрал чи илүү хайрыг мэдрэх болно гэсэн утгатай зүйлийг бол хэлж байна. За энэ хүн чинь те хэдий ингээд хоёроос салаад хэсэг хугацаа өнгөрүүлсэн ч гэсэндээ энэ хүн чинь чиний цорын ганц нь байх магадaltaй юм байна шүү. Энэ хүн байж магадгүй гэж байна. За энэ дээр та нар минь заавалчгүй нөхөр ихнэр найз охиноо үзүүлж байх албагүй, зүгээр краш найзууд байсан байж болно те хоёр биендээ сэтгэлтэй байсан боловч хин нэг нь тэр эсвэл чи ч юм уу явахаас өөр аргагүй болсон гадны орн руу гадаад руу алсын ас холын нутагт. Үүнээс болоод хоёрын харилцаа чинь гинтэл хол хөндөй болсон ч гэсэндээ хоёр биенээ сэтгэл байсаар байгаа гэлтэгж байна. За эсвэл бас хосууд байсан байж болно те нэг нь яаж чаргүй амьдрахын төлөө эхнээ нөхөр ч юм уу эсвэл удаан хугацааны хосууд за би явж гадагшаа явж илүү ажиллаж мөнгө төгрөг олж ар гэрээ бас тэ үүдэн татсан дээр ухаа гэсэн үүднээс бас явсан байж болно. За тэгээд энэ хүндний чамд хэлхийг өгсөн үг болохоор би ерөөхдөө материалын зүйлийн ардал нуугдсан юм а гэж хэлж байна. Би чамд хайртай. Би одоо өөрсдийнхөө харилцаа холбоог ойлгож хэлж байна. Энэ хүн яхаа мөнгөний төлөө бол явсан. Бас тэ эсвэл санхүүгийн амжилт, ажил, карьер маш сайн боловсралтай болж ирээдүгөө юугаач дутхааргүй байлгын төлөө гадагшаа явж өөрийгөө материалын зүйлийн ард бол нуусан. Тэгтээ чамаас холдох тусмын хүн чамд хайртай. Хоёрын харилцаа холбоо зүгээр нэг биш маш онцгой содон байсан те. Гэдгийг бол энэ хүн ойлгож ухаарсан байна. Одоогийн байдлаар энэ хүн өөртөө чинь буцаж ирүүлээ, чамаа хүлээж авах болов уу те удаан хугацаанд орхиод гадагшаа явсан. За бас чи явсан байж болно. Тэгэхээр ямар тааш ингээд удаан хугацааны турш ингээд хол хөндий байсан болохоор буцаж хүлээж авах болов уу гэж бодож чинь ямар тааш чамтай холбогдъё, уулзъя, ярилцъя гэсэн бодолтой байна. Хоёрын энерги бол ер нь жоохон өөр юм байна. Нэг нь ус энергитэй бол нөгөөх нь юм шороо энергитэй гэх юм, газар энергитэй. Шороог нөөчлөөрэй. Тийм хүмүүсээ нэг ус
Хэвлээ? Гал ус шиг өөр характертай гэх юм уу. За эрэгтэй нь бол илүү ийм дипломат ч илүү ийм бүх зүйлийг ийм тооцоолсон нэгний ба яс суртахуунтай ч юм уу те нэг юм бүгдийг нэг контролдох сонирхолтой эмэгтэй нь илүү уян зөөлөн мэдрэмжээ даата талтай гэж бол харагдаад байна. За ямар тач би тэгээд за өнгөрсөн бол ийм зүйл болж хэрэг ингээд таарж байгаа бол та нарын бүлгийн уншлагаа үргэлжлүүлээд яваарэ. Үзээд явчаарай. За тэгээд ер нь холын зайд үүссэн учраас яг бүр хүүе чимээгөө хөөш очлаараа манай нохой. За тэгээд ямар тач ерөөсөө хэрүүл маргаан өөр зүйлээс ч юм уу болоод те эсвэл сэтгэл хөрснөөс болоогүй зүгээр явах болсон шалтгаан гадны улс руу явах болсон амьдралын ихээр л гэж харагдаж байна. За энэ таарж байгаа бол үргэлжлүүлээд үзээрэй. Гэвч энэ хүн амьдрал чинь буцаж ирэхдээ жоохон уудна гэж харагдаж байна. Гадаадас ч юм уу ирэхдээ чамдаар ирэхдээ. За тэгээд гихсэн хэдий ч нэгсэт хоёр холбоогүй байх бах. Яагаад вэ гэхээр шулах болоод энэ дээр жоон камерт багтахгүй л байна л та хөзрөөд ямар тач хурж ирнэ үү баяртай чамд илүү тогтвортой харилцааг амлан илүү чамааг сэтгэл зүрхөө ойлгоод ирнэ энэ хүн гэвчиг нэг хэсэгтээ гадагшаа авчаад холбогдохгүй утцсан байж болно. Шалтгаан нь юу гэхээр жоохон онцгүй. Шулах үлгээд гадна очиод за ялангуяа хэрүү ихний нөхөр байсан бол тэ ингээд найз залгуучинд байсан бол очиод өөр хүнтэй рамаас үсэж чиний зүрх сэтгэлээс шахарлуулах үйлдэлийгээд нэг бол тэрийн чи мэдсэн эсвэл чи мдэггүй ч байж болно. Тэгээд энэ хүн нэг хэсэг харилцах холбоогүй болно гэж харагдаж байна. Одоо ер нь бол баг заримынхны хувьд бол ийм үйл явц болоод өнгөрцөн баг. Тэгээд гэвчиг энэ хүн харамсаад өөртөө чинь буцаад ирнэ. Чи бас энэ хүний нэлээд удаан хүлээж шаналх шинжтэй байна. За заримынхнууд бол зүгээр хэсэг уулзчихс яг аль бие усны хосын харилцаатай байгааг бол энэ хүн гадагшаа явлаа, суралцаар явлаа, өөр хүнтэй романтик харилцаа үүсгэлээ. Гэвч харилцаа нь ерөөхдөө нэг юм олигтой болж өгөхгүй. Болохоор энэ хүн буцаж чам дээр хүрээд ирнэ. Алстаа удаандаа гэж харагдаж шүү. Нэгсэн энэ хүн сэтгэлийн шархаа эдгэхтэй бас магадгүй чи бас энэ хүнийг үлээж хомцоороод сэтгэлийн шархаа эдгээгээд байж л энэ хүний хизээ ирэх вэ гэдгийг бодож төсөөлөөгүй байж л гинтэл амьдрал чинь гараад ирнэ. Гэхдээ ирэх энерги нь удаан байна. Одоо баг таарууд хөзөр үзэж байгаа бол энэс жилийн дараа жил гаргийн дараа ч байж магадгүй юм байна. За ингээд яваад гисэн чиний сэтгэлтэй хүн краш найз залуу магадгүй X эсвэл X найз эмэгтэй ч үгүй юм уу те. Хэсэг хугацаанд намжин байж байгаа тэнцэнэд шулах байлгүй тодорхой хэмжээгээр хүнтэй харилцах холбоо үүсгэн чи хүлээн тэр хүн чамаад гэдэг огт бодохгүй гэж бодно шанална. За тэгээ сонголтыг хийхээ мэдэхгүй байна. Хэдий өөр хүнтэй уулзсан чамаа гэсэн сэтгэл нь мартахгүй хэвээр байжгаад тэр хүнтэйсээ харилцах холбоо нь ер нь дуусгар болсон цагтаа чамтай холбогдно. Эсвэл бүр ирээд уулзаад харилцаа илүү тогтвортой бат бөх өөртөө хэвэндээ орно гэж харагдаж байна. Янз янзаар ойлгочоор те тэгэхээр крашаа үзүүлж байгаа бол энэ бол хуурам эхлэлтэй орохгүй. Краш ч юм бол яг хоёрыг албаасныхсаа харилцаатай байгаа үн чинь сурж болно, ажиллаж болно. Оюутан байхдаа тэнд бас таалагц өмтэйгээ танилцаад драмаас үүсгэсэн байж болно шүү дээ. Гэхдээ чамайг мартахгүй байх болно. Чи бас тэр хүнийг мартахгүй хүлээсээ байх болно. Удаан ч гэсэндээ чамтай холбогдно, азтай бол уулзна, краш юм уу шинхэн хос эхлэлтэй харилцаатай байсан хүмүүсийн хувьд бол яг аль бие усны хосын харилцаатай хүмүүсэнтэй нөхөр нь эсвэл эхнэр нь гадагш явцсан бол за шулуух хөлийг нэг жоох юм онцгүй үйлдэл гаргасан ч гээд зөв сэтгэлийг чинь шахлуулсан ч гэсэндээ энэ хүн бацаа чам дээр хүрээд ирнэ гэж харагдаж байна. Хүлээж авах хэсэг нь чиний өөрийн одоо их мэдлийн асуудал тийм үү сэтгэл зүрхний асуудал юм байна. Гэтэ ирэх явц процесс ийм үйл явц явагдах нь бол нэлээд сар доорож 3 сар магадгүй жил гарангийн хугацаа шаардлагатай гэж харагдаж байна. Гэсэн эдэж холбоо барина гэсэн үг. За тэгээд чамаас хол бахаараа алдаа хийгээд улам ойлгоод ирэхээр чамд хайртайгаа мэдрээд иргээд ухаарл авсны дараа энэ хүн чинь буцаж амьдрал чинь иргэн гарч ирхнэ. За тэгэхээр хүүсийн ялгаа байхгүй харилцаа холбоотой хүнээ үзүүлж байгаас хамаарат ингээд
ойлгоод байгаа байр байдлаа ойлгоод үзчихээрэй гэж хүсэж байна. Олон хүмүүс үзүүлж байгаа болохоор би тал талаас нь амхандаа ойлгомжтой ярихыг хичээлээ. За таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Ингээд та бүхний минь таарад уншлага өгөөр өндөрлж байна. Subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.